бүгдээрэнд нь шинэ 7 хоногийн мэндийг, шинэ өглөөний мэндийг хүргэж байна. Тэгээд энэ 7 хоног үнэхээр Бурхан бидэнд хандан хэлэх Бурханы үгийг бүгдээрээ хүлээж авцгаая. Тэгээ хамтдаа залбирая. Халелуя. Хайртай Бурхан минь таньдаа бид талархаж байна. Энэ л сайхан өдрийн төлөө бид таньдаа талархаж байна. Эзэн та бидэнд өнөөдөр өөрийн гайхалтай амьд үгээ та бидэнд үнэхээр эзэн минь та бидэнд хандан үгээ альтаач. Таны үгээр бид өнөөдөр босгон байгуулагдаж, урамшигдан, урагшаа харах үнэхээр тэр гайхалтай ёроолтой цагууд байгаасай. Есүс Христийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. За бүгдээрээ өнөөдөр сургаалт үгс 28 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлээс хүлээж авъя. За энэ 7 хоногт бүгдээрээ Христ Есүс дотор босгон байгуулагдах нь гэд энэ сэдвээр эзний үгийг хүлээж авъя. Эхлээд бид зүрх сэтгэлээ Бурханаар шалгуулах хэрэгтэй. Мөн Бурханы үгээр бас зүрх сэтгэлээ оюун бодлоо цэвэрлүүлэх хэрэгтэй. Амен. За 28 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлийг би уншия. Гэмт үйлдэлээ далдлагч хизээч үл дэвжин. Гэвч улаагаад орхигч хайр инэрлийг хүртнэ гэж. За эндээс гим нүглээ нуудаг хүн хөгжихгүй юм аа. Өсөхгүй юм аа гэдгийг эндээс бүгдээр хүлээж авъя. Нуух бол муу үр дагавар. Харин гимшээд орхих нь Бурханаар өршөөгднө гэдгийг бүгдээрээ эзний үгнээс хүлээж авъя. Гим нүглээ нуух нь бид сүнсээр өсөхгүй. Мөн амжилтанд хүрэхэд саад болж идэг. Гимшиг нь өршөөлт хүргэдэг гэдэг энэ эзний үгийг бүгдээрээ зүрх сэтгэлдээ өнөөдөр хүлээж авъя. 29 дугаар бүлгийн 1-р ишлэлийг за би эндээс уншъя. Эсмо Библиэс уншина. Үргэлж зэмлүүлвч үл засрагч нь сэхэшгүйгээр нэг л өдөр сүрнэ гэж. Гим нүглээ нуусаар байгаад гимшгэ болж эцэстээ эдгэршгүй байлдад хүргэж болзошгүйг энд анхааруулж хэлсэн байна. Ийм байдалд байгаад байх юм бол сэтгэл санааны зовлон, тийм ээ, амжилтгүй байдал, бустай харилцах харилцаанд бас сөргөөр нөлөөлж эцэстээ Бурхантай харилцах харилцаа тасалдаж олон муу үр дагавруудад хүргэдэг юм а гэдгийг эзний үг бидэнд айлтж байна. Ёл номны 20 дугаар бүлгийн 13 дугаар ишлэгийг 13 дугаар ишлэгийг за уншъя. Эзэн тунхлаж байна. Одоо ч гэсэн мацаг, уйлан, гашуудалтор над руу зүрхээрээ эргэхтэн. Та нар хувцаа биш харин зүрхээ урж тасчихтэн. Эзэн Бурхандаа эргэхтэн. Учир нь тэрээр нэгүүлсэнгөө өршөөнгөө уурлагтаа удаан хайр инэрлэр бэлхэм шийтгэхтэй зөөлрдөг гэж. Тухайн үед Израиль ард түмэн нүгэл үйлдсэн хэдий ч одоо Бурхан тэдэнд одоо гимших боломж олгож байгааг энд сая бүгдээр уншлаа. Үнэхээр Бурхан нүгэл үйлдсэн ч гэсэн та нарт гимших боломж байгаа шүү гэдгийг үргэлж Бурханы үг бидэнд хэлж байдаг, сануулж байдаг. Бурхан хизээж биднийг орхихгүй. Бидэнд үргэлж эргэж ирэх боломж бий гэдгийг Бурхан өөрийнхөө үгээр үргэлж бидэнтэй ярьж идэг. Бүх зүрхээрээ Бурханы өмнө өнөөдөр бүгдээрээ хамт очицгоё. Гимшил нь чин сэтгэлээсээ бүх зүрхээрээ байх ёстойг энд харуулж байгаа. Гимшлийг илэрхийлдэг олон арга хэлбэрүүд байгаа. Мацаг барих, уйлах, гашуудах гэж. Зүрхээ ур, хувцаа битгий ураа гэж. Хувцаа ураад гашуудаж гимшлийг илэрхийлдэг тийм зан үйл байсан байна. Харин Бурхан зөвхөн гаднах зан үйл биш ээ. Харин зүрх сэтгэлийн өөрчлөлтийг Бурхан хүсдэг ба. Бурхан зүрхийг л харна. Яагаад? Тэр бол бидний бүтээгч. Хүн бүрийн зүрхийг Бурхан харж байгаа. Бурхан биднийг мэддэг.
Бидний Бурхан үнэхээр инэрэнгүү, тэр өрөвч хайраар бэлгсэн тул түүн дээр эргэж ирэх ёстой юм аа. Тэр биднийг уучлж, өршөөхөд үргэлж бэлэн байдаг. Амен. Түүнд л бүгдээрээ найд. Энэ цагт бүгдээрээ Бурхны хайрыг, тэр инэрэнгүү сэтгэлийг ойлгож хүлээж авцгаая. Бас харцгаая. Бидэнд үргэлж итгэл найдвар, урам зориг, хүч өгч, сэргээн шинчилж байдагт бүгдээрээ Бурхандаа талархъя. Чин сэтгэлээсээ залбирч, Бурхантай хувийн харилцаагаа бэхжүүлж, Библийг уншиж, Бурхны үгийг судалдаг байцгаая. Бусад итгэгч нартай хамт нөхөрлөж, хамтдаа өсөж, дээвжиж, Бурхныхаа нэрийг алдашуулж, үнэхээр Бурханаас бидэнд өгсөн энэ амьдралдаа баяр хөөртэй, урам зоригтой, эзний үгээр босгон байгуулагдаж, урамшигдсан гайхалтай өдрүүд байгаасай. Үнэхээр би та нараа урамшуулж, Христ Есүс дотор бүгдээрээ босгон байгуулагдаж, Бурхны үгээр бие босгон байгуулж, урамшуулж, биеийнхээ нүглээ улааж, биеийнхээ төлөө залбирдаг гайхалтай тэр өдрүүд байгаасаа гэж би бас та нараа өрөөж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзний өмнөрөө хамт залбирая. Халелуя Иесус. Халелуя. Эзэн Бурхан минь, таньдаа бид үнэхээр талархаж байна. Энэ цагт бид таныхаа өмнө даруй зүрх сэтгэлээр ирж байна эзэн минь. Таны хайр, инэрл, өшөөл дүүрэн гэдгийг бид яг одоо энэ газар үнэхээр энэ цагт хүлээн зөвшөөрж, үнэхээр зүрх сэтгэлдээ хүлээн авч байна эзэн минь. Таны эсрэг болоод бусдыг шүүж буруутгасан бол эзэн бид үнэхээр таныхаа өмнө ирээд гимшиж байна. Өөрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөндөө уучлалт гуйж байна. Бусдыг хайрлаагүй, өөрийгөө өрөвдсөндөө эсвэл бардам занхаасаа болж алдаа гаргасандаа эзэн гимшиж байна. Та бидэнд үнэхээр шинэ боломжуудыг, тэр зөв сүнсийг та үргэлж бидэнд өгдөг хүлээ эзэн минь. Бид баяр хөөртэй хүлээж аваад ариун сүнсээр дүүрэн байж таны хүслийн дагуу амьдрахад эзэн та бидэнд туслаарай. Тэгээ энэ бүгдийг бидний эзэн Есүс Христийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.